Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би 1990 оны ихэр Францд шугам тарьж байсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Ингээд бичлэгтээ орцгоё. 1993 оны 1-р сарын 11-ний өөрийн 4 цагийн үед Saint-Mond хотын хог ачигч нар аль хэдийн ажилдаа гарсан байлаа. Гудамжинд нам гүн байсан бөгөөд хог ачигчийн нэг нь нөгөөхтөө нэг сонин бензин шиг өндөр үнэртэй байхын чамд үнэртэж байна уу гэхэд нэрээ тийм байна. Бензин шатсан модны үнэр байна гэд тэд хаанаас гарч байгааг хайдаг. Гэтэл гудамжны буланд нэгэн байшин шатаж байв. Тэд сандран 122 руу залгаж галын дуудлага өгдөг. Галынхан 60 минутын дараа ирдэг бөгөөд байшингийн доод давхрын хаалга цонхоор орох ямар ч боломжгүй хаасаагүй гал авалтсан байсан бөгөөд дээврийнхэн нэг хэсэг шатаад нурсан байв. Гэтэл хоёр давхрын нэг цонхны хаалт хагас сонгорхой байхыг нэг гал унтраагч хараад шат дэлгэн авирч дотогш харахад буун утаан донд орон дээр нэгэн хүн хөвтөж байхыг харав. Ингээд түүнийг яаралтай гаран авч чаддаг. Тэр хүн нь байшингийн эзэн Жан-Клод Ромон гэх юмч байсан бөгөөд азар амьд байсан ч ухаангүй байв. Харамсалтай нь түүний эхнэр Флоренс 7 настай охин Каролин 5 настай хүү Антуан гуруула аль хэдийн амиа алдсан байв. Эхнэр Флоренсийнхэн толгой нь хагаралттай байсан ба дээврийн нэг хэсэг нурш унахдаа түүний толгой дээр унсан бололтой гэж эхний үед дүгнэж байсан. Ингээд галынхан Жан-Клодыг яралтайгаар Швейцарын Женев хотын эмнэлэгт хүргэж хиймлэр комд оруулдаг. Энэ муу мэдээг Флоренсийн гэр бүлийнхэнд мэдгдсэн ч Жан-Клодын ээж аав дуулахад маш хүнд байсан. Тэд өндөр настай ба ээж нь зүрх муутай. Тэд хүүгийнхээсээ 85 км-ийн зайд орших нэгэн тосгонд амьдардаг. Ингээд мэдээг дуулгахаар тэднийд очиход хаалга тайлахгүй байсан учраас хаалгыг нь хүчилж ороход маш аимшигтэй дүр зураг хөтдөг бөгөөд Жан-Клодын аав ээж цусан далайд умсан газарт хүнжлөөр хучаастай нохоонд хүртэл алагдсан байдалтай олддог. Тэднийг араас нь буудсан байв. Хэргийн газарт ямар ч хулгай дээрэм гарсан хүчрхийлсэн шинжгүй бүх юм эмх зэгцтэй байсан ба хаалган дотроосоо дүүжээтэй байсан. Зогсны хажуугаас калибр бууны сүмний хонгой олддог. Тэдний гэрт нь олдсон сүмний калибр буу тавир дээр маш цэвэрхэн хураалттай байсныг цагдаа нар шинжлэхээр хурааж авав. Цагдаа нар хуршүүдээс мэдээлэл цуглуулахад тэд Жан-Клодын машин үдийн хоолны үеэр эцэг эхийнх нь гэрийн гадаа байсныг харсан боловч түүнийг явснаас хойш эцэг эхийг нь харсан хүн байхгүй байв. Тэгэхээр хамгийн сүүлд ээж аавыг нь харсан хүн Жан-Клод өөрөө болж таарч байгаа. Энэ үед ч бас Saint-Mond тосгон цагдаагийн мөрдөн байцаагч нар Жан-Клодын гэрд үслэг хийж байв. Гал нэгэн зэрэг хэд хэдэн газраас буюу дээврийн өрөө, хүүхдүүдийн өрөө, шатны дороос эхлэлтэй байлаа. Бас хэд хэдэн бензиний сав олддог. Эндээс харахад энэ түмэр осол биш гэдэг нь тодорхой байв. Ингээд энэ хэрэг гэмтэргийн шинжтэй байгаа учраас мөрдөн байцаагчид Жан-Клодыг комд байх хугацаанд мөрдөн байцаалт явуулж түүний ойр дотныхон найз нөхөд болон хуршүүдээс байцаалт авч эхэлсэн. Тэд бүгдээрээ л тэднийг магтаж тэд үнэхээр сайхан төгс зогтсон хосууд хоорондоо маш эвтэй, маш халамжтай, хүүхдүүдтэйгээ яд жаргалтай амьдардаг, өндөр боловсралтай, нэр хүндтэй хүмүүс. Флоренс эм зүйч мэргэжилтэй Жан-Клод дэлхийн эрүүл мэндийн байгууллагт ажилладаг. Эрүүл мэнд ангаах ухааны судалгааны төвд судлаач, дээрээс нь 2 их сургуульд багшилдаг зүрхний мэргэжлийн эмч гэж хэлсэн. Ийм сайхан амьдралтай хосуудын амьдрал яагаад ингэж оронгороо иргсэн бэ гэхээр Жан-Клодын 18 жилийн өмнө хэлсэн өчүүхэн жижиг үгнээс үүдсэн. Гэхдээ тэр энэ үг нь амьдралыг нь ингэж оронгоор нь сүйтгэн гэдгийг төсөөлж байгаагүй нь мэдээж. Ингээд бүгдээрээ Жан-Клодын амьдралыг сонирхцгоё. Жан-Клод Ромон 1954 оны 2-р сарын 11-нд төрсөн. Тэрээр айлын ганц хүүхэд байсан учраас хайраар дүүрэн өсч эцэг эхэн түүнийг оройтож дөрүүлсэн учраас түүнд бүхнээ зориулж югаарч дутаахгүй тулд бүхнийг хийдэг байв. Тэр үнэхээр л сайхан хайранд унбаж өссөн. Эцэг эхийн хувьд тэрээр хамгийн сайхан, сайн, ухаалаг хүү байв. Жан-Клод ч бас тэднийхээ итгэлийг өсвөрдүүлэлгүй үргэлж ангидаа тэргүүлж эцэг эхийнхээ бахархал болж явдаг байлаа. Жан-Клод 1971 онд ангийнхнаасаа 1 жил түрүүлж ахлах сургуулаа төгсөн Лyon хотын алдартай нэгэн ахлах сургуулийн бэлтгэл ангид элсэн ордог. Өөрийнх нь жижиг хотод тэр үнэхээр амархан онц сурдаг байсан бол Лионы энэ сургуульд дандаа шилдэгүүд байсан учраас тэр дундаж ердийн нэг сурагч болж хувирсан. Харин үнийг тэр огтхон ч хүлээн зөвшөөрч чадаагүйгээс 2 сарын дараа сургуулаа орхидог. Ингээд тэр эцэг эхэндээ 1 жил амьдарсан ч хинч түнтэй яагаад сургуулаа орхисон талаар ярилцаж тусламж зөвлөгөө өгсөнгүй. Ингээд тэр дараа жил нь Лyon хотынхоо ангаахын их сургуульд элсэн ордог. Төд удалгүй тэр сургуульдаа тэргүүлж багш оюутнуудын дунд хүндлэлийг олж олон найз нөхөстэй болж эхэлдэг. Эцэг эхэн хүүгээрээ маш их бахархаж сэтгэл хангалуун байсан учраас
юунд ч битгий санаа зовх хэмээн байр худалдан авч өгсөн. Ингээд 2 дугаар курс төгсөх шалгалт эхлэхэд шалгалтын өдөр Жон-Клод ирсэнгүй. Найзууд нь гайхаж байсан ч түүнийг шүнжэнгөө шалгалтандаа бэлдээд сэрүүлгээ тавихаа мартсан байхдаа за нөхөд өгөх боломжтой юм чинь гэж бодсон байдаг. Гэсэн ч тэр нөхөх өдөрч ирсэнгүй. Түгээр ч зогсохгүй бүр 3 сар хичээлдээ ирээгүй. Юу болов яав гэтэл үнэндээ Жон-Клодын зүрх шархсан байж. Тэр багынхаа танил цусан төрлийн холбоогооч холын хамаатан болох Флоренс гэдэг бүсгүйд аль эртнээс сэтгэлтэй байсан бөгөөд тэр бүрэг ичимхий зангаасаа болж сэтгэлээ илчиж чаддгүй байж. Харин одоо өөртөө итгэлтэй ангаахын оюутан болсон нь түүнд урам зориг өгчээ. Тэгээд зориг гарган сэтгэлээ илчилсэн. Ингээд Флоренстэй хэд хэдэн удаа уулзсан боловч эцэст нь Флоренс түүнд хоёулаа найзууд бай гэснээр Жон-Клодын хувьд маш том цохилт болсон байна. Жон-Клодын зүрхэн зүсэгдэн бүхэл бүтэн нэг үйлрэл өрөөнийхөө болон чигдэн хоол унднаас гарч ямар ч амьдрах урам зориггүй болсон байна. Найз нөхдөний байдалд нь санаа зовж Терри гэдэг нэг найз нь тэднийд очдог. Терри, Жон-Клод чи хэдэн 7 хоног хичээлдээ ирсэнгүй юу болсон бэ? Зүгээр үү гэж асуухт нь Жон-Клод түн Терри би цусны хавдартай болсон гэж хэлдэг. Терри үнийг маш их цочордон хүлээн авч түүнийг дэвэрч аваад чи надад найдаж болно. Би чиний хажууд байна гэж хэлдэг. Эндээс түүний худлаа ярих эхлэл тавигдаж байгаа. Энэ мэдээ аажмаар найз нөхдийнхэн дунд тарж Флоренс Жон-Клодтэй нэг сургууль сурч байсан учраас тэр ч бас мэддэг. Ингээд Флоренс түүнийг өрөвдөө Жон-Клодтэй үерхэж эхэлдэг. 3 сар гэртээ хорогдсны эцэс Жон-Клод хичээлдээ иргэн ирсэн бөгөөд хамгийн чухал нь Флоренс түүний хажууд байсан явдал юм. Жон-Клод нэг удирал хичээлдээ ирээгүй, дээрээс нь 2 дугаар курс төгсөх шалгалтандаа ороогүй учраас 3 дугаар курстээ орч чадалгүй улирхаар болдог. Дандаа 1-р явж хамгийн шилдэгэнд байсан тэрээр гэрээхэндээ найз нөхдөдөө болон Флоренс хүртэл би шалгалтандаа унсан гэж хэлхээсээ ичиж би 3 дугаар курстээ орсон гэж худлаа хэлдэг. Тэр үед хинч түүн зэрэгэлзээгийн учир нь Жон-Клод үргэлж төрөнд нь байсан. Ингээд 1975 оноос 86 он хүртэл нийт 12 удаа тэр 2 дугаар курстээ дахин бүртгүүлээд л суугаад байдаг. Танхимын хичээлүүдэд суухад ямар ч асуудал гардаггүй. Тэр олон 200-300 оюутнуудыг багш нар одоо нэг их анзаардаггүй байсан. Тэгээ шалгалт өгөхөд ирэхээр тэр лекцэнд сууж, тэмдэглэл хийж, номын санд найзуудтайгаа суудаг, Флоренстэй хүртэл хичээлээд авчдаг, шалгалтын үед коридорт эргэлдэж найзуудтайгаа ярьж, энэ бодлого амархан байлаа. Тэгэд нэгэнд нь жаахан эргэлжлээ гэх мэт одоо ярьдаг байсан байгаа. Энийг нь хинч анзаардаггүй байсан. Тэгээд яаж шалгалтаа аргалаад байсан гэхээр хуурамч эмчийн бичиг хийгээд сургуулаа аргалаад байсан байгаа. Ингээд 1980 онд Жон-Клод хайртай бүсгүй Флоренстойгоо гэрэлдэг. Тэднийг бүгд л үнэхээр төгс хос, Флоренс эмзүйч, Жон-Клод зүрх судасны нарийн мэрэгжлийн эмч яасан мундаг юм бэ гэж баяр хүргэж бас битүүхэндээ атаарах хүмүүс ч бас байсан. Түгээрч зогсохгүй сургуулаа төгсөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэнд ангаах ухааны судалгааны үндэсний хүрээлэнд ажиллахаар болсон гэж хэлээд Франц, Швейцарын хилийн ойролцоох хот руу нүүдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Швейцарын Женев хотод байрладаг учраас тийшээ ажил руугаа төхөж нүүсэн. Дээрээс нь Дижон болон Визонсон хотын их сургуульд багшлахаар болсон гэдэг. Ингээд хосууд маань 1986 онд анхныхаа хүүхдийг үлгэдэн авдаг бөгөөд бяцхан Каролина охин мэндэлсэн. 3 жилийн дараа бяцхан Антуан хүү төрдөг. Флоренс хаяа хотынхоо эмийн санд хүний оронд ажилладаг байсан ч ихэнх цагаа 2 хүүхэдтэй зарцуулдаг байв. Гэсэн ч Жон-Клодыг анхаарал тавьдаггүй гэсэн үг биш. Тэр маш сайн хан, сайн аав, эхнэр хүүхэдтэй анхаарал халамжтай, тайван ингээд бүх сайн чанар агуулсан хүн. Тэрээр гэрийнхээ бүх л зүйлийг зохицуулдаг, орлого зарлага хянаж, аялал зохион байгуулдаг, ямар ч дутагдaltaгүй, маш даруухан, хизээж өнгөрдөггүй. Ямар сайндаа найзууд нь түүнээс суралцаж, үлгэр дуурайлал авах зүйл зөндөө байна гэж ярьдаг байсан байгаа. Тэгээ хадмууд нь ч ийм төгс хөргөндөө үнэхээр сайн. Флоренс бас үнэхээр сэтгэл хангалуун байдаг байсан бөгөөд ойр дотныхондоо би багасаа л ийм нөхөртэй болохыг мөрөөддөг байсан. Тэрийгээ ч олсон би үнэхээр ад жаргалтай байна гэж ярьдаг байж. Ингээд зүрхний мэрэгжлийн эмч гэд хэлсэн хүн чинь одоо ажиллаа хийх хэрэгтэй. Тэгээ түүний худлаа ярих нь бүрэл бол авширсаар байсан. Жон-Клод өөрийн нэрийн хуудаа хэвлүүлж, хуурамч эмчийн тамга хүртэл бол хийлгсэн байгаа. Тэгээ хаяа гэртээ ирээд галтгооны ширээн дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулга, тараах материалуудыг бол тавьдаг байсан. Ингэснээрээ бол тэр үнэхээр ажилдаа явдаг мэтэр гэр бүлдээ үлддэг байж. Тэр энэ худал үйлдэлээ хадгалахын тулд үнэхээр их хичээдэг байсан. Өглөө бүр босоод хувцас өмсөөд, цагаа ууж, машиндаа сун ажилдаа явдаг байсан. Заримдаа бүр Токио эсвэл Нью-Йорк руу онцгой томилолтоор явж, ангаах ухааны баг гуралд оролцсон гэж ярьдаг байсан. Тэгээ буцаж ирэхдээ гэр бүлдээ дүүрэн бэлэгсэл тавьчирдаг. Эдгээр үйлдэлүүд нь бол хүмүүсийг итгүүлэхийн тулд л хийж байсан зүйлүүд.
Гэтэ түүний яг өдөр тутмын амьдрал нь одоо яаж өрнөдөг байсан болоо гэсэн сонирхолтой асуудал гарч ирж байгааз. Тэр Флоренс хаяа нэг эмийн санд ажилладаг байсан учраас ер нь бол байнга гэртээ байдаг гэрийн эзэгтэй байсан. Тиймээс Жан-Клод гэртээ өдөржин байх боломжгүй. Өглөө хүүхдүүдэд цэцэрлэгт нь хүргэж өгөөд хотоор тэнийж хэдэн цагийн турш машинаараа хашаач хамаагүй давхиж заримдаа хурдны замын ундаа зогсоол дээр зогсоод бүхэл өдрийг ангаах ухааны ном уншиж өнгөрөөдөг. Томилолтоор гадаад руу явна гэсэн үедээ Женевийн онгоцны буудлын зочид буудалд нь цаг нөхцөөж ангаах ухааны ном сэтгүүл уншиж явсан гих улсуудынхаа талаар судалдаг. Тэгээ бүх хүмүүст эмчгээд хэлсэн болохоор сүүлийн үеийн мэдээллүүдийг бол судалдаг байсан байгаа. Энэ тулдаач түүний мэдлэг бол жинхэнэ эмч нараас ч илүү байсан. Нэг өдөр түүний найз Терри найзуудынхаа гэртээ оройн хоолнд уурдаг. Тэгээ хооллож дуусаад Жан-Клодыг явсны дараа тэнд байсан жинхэнэ зүрхний эмч бүр Жан-Клодчийг өндөр мэдлэгтэй, карьертэй хүний хажууд өчүүхэн мэдлэгтэй юм шиг мэдрэмж төрж байна шүү гэж бол хэлсэн байдаг. Тэгээ заримдаа тэр биеийн жилээгээ гаргах гэж ойгоор алхдаг, эсвэл дэлхийн эрүүл мэндийн байр руу орж танилцуулга, сэтгүүл, брошюр цуглуулж авчирдаг байсан. Тэргээ гэртээ авчирж үнэхээр ажиллаа хийж байгаад ирсэн мэтэр бол илбүүлдэг байсан. Тэгээ Жан-Клод өөрөө энэ амьдралыг сонгосон гэдгийг мэдэж байсан ч гэсэн үнэндээ энэ бүхнийг харахад бол үнэхээр гонигтэй. 18 жил 7 хоногийн 5 өдөр машинаар зүгээр л тэнж зогсоол өдөржин зогсоож 18 жилийн өдрүүдийг зүгээр л урсаж өнгөрөхийг хүлээсэн нь бол үнэхээр эмгэнэлтэй. Жинхэнэ амьдрал дээрээ ямар ч ажилгүй, орлогогүй, нийгмийн даатгалжгүй байсан хүн яаж мөнгө санхугаа зогцоож гэр орноо авч явдаг байсан юм болоо гэж та нар гайхаж байгаа ах тийм ээ. Тэгээ гууж гувшиж байж авч суусан эхнэртээ өөрийгөө мундаг гэдгээ харуулахын тулд эхнээсээ л Жан-Клод гэр бүлийнхээ бүх зардлыг өөрөө даадаг байсан. Эхнэр нь юунд ч оролцдоггүй. Эхэндээ тэр зүгээр л ээж аавынхаа данснаас мөнгө авч зарцуулдаг байсан бол ээж аавын данс нь хоосроод ирэнгүүт өөрийнх нь оюутан байхад авч өгсөн байраа зараад 300 мянган франктай болдог. Тэд онцгойд юмгүйч дундаж хороололд энгийн нэг байранд амьдарч байсан. Нэг өдөр түүнд нэгэн гайхалтай санаа төрдөг. Тэр нь юу байсан бэ гэхээр би Женевт ажилтдаг гэд хэлсэн болохоор үүнийг ашиглаад мөнгө олж болох юм байна гэсэн санаа. Тэр хадмуудтайгаа оройн хоол идэж байх үеэрээ би Швейцарт нэгэн банкны захирлаа танилцсан. Тэр надад 18% хүүтэй хадгаламжинд мөнгөө хийж өсгөх боломж олгосон. Би тэрэнд хамрагдсан гэж юу ч болоогүй юм шиг яриан дундаараа цухуулгасан. Энэ бол үнэхээр асар өндөр тоо. Францын хадгаламжийн дэвтэртэй харьцуулбал 6 дахин их ашигтай. Энэ тухайгаа байнга ярьдаггүй зүгээр хаяа нэг дурдаж хүмүүсийн толгой цанаагаа суулгаж өгдөг байсан. Тэр мөнгө нэгтгэжгүй, шахад шаарддагчгүй. Эцэст нь хадам аав Пьер нь анхных нь өгөө шиг бол өмгдөг. Тэр түүнийг хамгийн төгс хөргөн гэж үздэг байсан учраас өөрийнхөө бүх хуримтлалаа буюу 400 мянган франкийг Жан-Клодод даатгсан. Дээрээс нь Флоренсийн ах トゥ хоёр нь ч гэсэн тус бүрдээ 15 мянган франк өгсөн. Тэгээ Жан-Клод луйварчин байгаа зогсохгүй бас нэг том нууцтай байсан нь эхнэрийнхээ хажуугаар нэгэн шүдний эмч Шантал Дулалонд гэх эмэгтэйтэй бол дотн харилцаатай байсан. Тэр эмэгтэй нь шүдний эмнэлгээ зараад 900 мянган франк бэлнээр авсан байгаа. Тэгээд Жан-Клод тэр мөнгийг нь аваад түүнд "Ки санаа зов хайртан би чамд энэ мөнгийг чинь өсгөж өгнө. Чиний 900 мянган франк удахгүй нэг төр бум болно" гэж амлаад итгэлийг нь аваад мөнгийг нь авчихсан байна. Тэгээд ингээд Жан-Клод бусдын мөнгөөр баяжээж үнэхээр чинээлэг амьдралтай болж байсан. Тэгээд удалгүй тэр хотынхоо нилээд тансаг хороололд том байшин худалдаж авдаг. Тэгээд тэр сар бүр 45 мянгаас 67 мянган франк зарцуулдаг болсон. Энэ шинэ хороолт нь бол бүгд л амжилттай бизнес эрхлэгчид, олон улсын байгууллагын албан хаагчид амьдардаг болохоор тэд өрөнгөө гайхуулж өнгөрөөд байдаггүй учраас яг л Жан-Клодод бол тохирсон газар байсан байгаа. 1988 оны 10 дугаар сард Пьер Жан-Клодод "За хүмүүн чи надад мөнгөө буцааж өгвөл сайн байна. Ингэж хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайн л байна. Гэхдээ би өөртөө нэг сайхан спортын машин авмаар байна" гэж хэлдэг. Жан-Клод баг зэрэг сандарсан ч "Өө тийм үү. За ямар ч асуудалгүй 10 сарын 23-нд уулзаад бүгдийг нь зохицуулчихъя" гэж хариулсан байгаа. Тэгээ ингээд тэр өдөр хадам аавынхаа цуслангийн байшинд уулзсан ч хадам аав нь байшингийнхаа шатнаас унаад нас гарчдаг. Тэр үед түүнтэй хамт зөвхөн нэг л хүн байсан нь Жан-Клод. Тэндээс харахад бол Жан-Клод буруутай нь харагдаж байгаа ч хажууд нь өөр гэрч байхгүй байсан учраас түүнийг хэрэгтнээр татах боломжгүй. Ингээд хэрэг бол хаагдсан байгаа. Энэ нь түүнд маш ашигтайгаар эргэж байсан. Тэгээ Флоренсийн гэрийнхэн Жан-Клодод бүрэн итгэдэг байсан учраас бичиг баримтны асуудлуудыг бүгдийг нь хариуцуулсан. Энэ боломжийг Жан-Клод маш сайнаар ашиглаж цуслангийн байшинг нь зарж сая 300 мянган франктай болсон байгаа.
Тэгээд тэр мөнгийг нь ч бас одоо Швейцарт хадгаламжинд хийж өсгөнө гэж хэлээд авчдаг. Тун Луи Флоренсийн нэг авга ах нь одоо хорт хавдрын эцсийн шатандаа орсон байдаг. Тэгээд үүнийг дуулаад одоо Жон-Клод ч авга ахтай нь бол очиж уулзсан байгаа. Тэгээд хүн болгоны итгэлийг даасан сайн эмч Жон-Клод одоо түүнд манай байгууллагаас туршилтын эм гарсан. Энэ нэм маш үр дүнтэй ч гэсэндээ хамгийн гол нь их үнэтэй нэг хайрцаг нь 15,000 франк гэсэн саналд авахд бол авга ах нь түүнд зөвшөөрдөг. Хамгийн аимшигтай нь тэр эмнийхээ оронд хоосон капсулууд л өгсөн байдаг. Тэгээд тэрийг нь ч мэдлгүй авга ах нь одоо уусаар л байсан. За тэгээд хөргий авга ах нь одоо хадгаламжийнхаа ансыг одоо бүрэн хослсныхоо эцэст харамсалтай нь одоо нас барсан. Нэг өдөр банкнаас эцэг эх рүү залгаад таны анс одоо хасах руугаа орсон байна. Бараг 40,000 гаруй болсон байна гэж хэлсэн байдаг. Аав ээж нь маш их гайхаад Жон-Клод руу залгаж асуугаад ирээд юу үгүй байлгүй дээ алдаа гарсан баха санаа зовлтгээ би зохицуулчих гэд аргалаад тэр хүүд өнгөрсөн. Тэгээ үүн дээрээс нь нууц замраг шунтаалн ч бас өөрийнхөө 900,000 франкийг одоо буцаагаад нэгсэн. Тэгээ үүний хажуугаар Флоренст бас эхний с жиг бол төрдөг. Тэгээ яасан гэсэн чинь Флоренсийн нэг найз нь ажиллаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагт одоо ирж таарад тэгээд нэрээ Жон-Клод энд ажилладаг штэ гэд одоо түүнийг сураглахад эддэг хүн өрөөсөө огт байгаагүй. Тэгээ үүнийгээ Флоренст хилдэг. Хэд хоногийн дараа Флоренс хүүхдүүдэд цэцэрлэгтэн хүргэж өгөх гээд гэрээсээ гартал хөршин одоо хүүхдүүдэд байдгаар нь гойчихсон явж байгаатай тааралдахад тэрээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинэ жилийн яолконд явж байна гэж хэлэхэд нь Флоренс Жон-Клод одоо маш олон жилийн тэнд одоо ажиллаж байгаа байж яагаад энэ талаар ярьж байгаагүй болоо гэж Флоренс одоо маш их гайхдаг. Тэгээ ингээд Флоренс одоо Жон-Клодын талаар одоо эргэлзээтэй болж ирсэн. Ер нь бол Жон-Клод ч гэсэн энэ худал хуурмаг нь илэрхэд ойртож байгааг бол тэр мэдэрч байсан. Тэгээ түүний бодлоор аав ээж найз нөхөд тэр чүйл одоо хамгаас хайртай эхнэр хүүхдүүдтэй би та нарын одоо бодож байгаа шиг сайн эмч биш ээ. Та нарын төсөөлж байгаа шиг хүн биш ээ гэдгийг бол хэлж тэдний урам хуурсан харцыг харж чадахгүйгээ бол төсөөлөн бодож байсан. Тэгээ түүний хувьд нэр хүндээ хадгалах цорын ганц арга бол өөрийг нь худал хуурмаг амьдрахад одоо хүргэж байгаа. Энэ бүхнээс нь одоо салах явдал гэж бодсон. Тэгээ 1993 оны 1-р сарын 9-ний орой Жон-Клод ганцаараа харанхууд одоо мянган асуулт одоо толгойд эргэлдүүлэн сууж байсан. Энэ үед одоо эхнэр хүүхдүүд нь дээд өрөөнд унтаж байв. Тэгснээр тэр галтгооноос гурвлын элдвэр аваад дээшээ гарч унтаж байсан эхнэрийнхээ өрөөнд орж 4 удаа дагдсных нь ард 2 удаа баруун шанаанд нь цохиж бол амийг нь хөнөөдөг. Тэгээ үүний дараа тэрээр маш тавнаар доошоо бууж зочны өрөөнд орж телевиз үзэж байгаад унтаад өгдөг. Тэгээ маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг босоод өглөөнийхөө цайг бэлдээд хүүхдүүдэд бол сэргээдэг. Тэгээ хүүхдүүд нь тайван өглөөний цайгаа уугаад дараа нь Google-тэй кино үзэж суусдаг. Хүүхдүүд нь зурагт үзэж тоглож хөвгөлдөж байх зур одоо Жон-Клод дараагийн алхмаа бодож байлаа. Тэр хүүхдүүдээ хэрхэн орилуулалгүй чимээг хөнөх арга аль хэдийн төлөвлөсөн байв. Жон-Клод хүүхдүүдээ өөрсдийнх нь өрөөнд оруулж бүгдээрээ нэг тоглоом тоглоё. Доошоо харж чивтээ толгоогоо дэрэнд ороо нуучих. Энэ бол тоглоом шүү гэж хэлсэн байна. Ингээд тэр бууга гаргаж ирээд Каолоны 3 удаа Антуаныг 2 удаа нуруунаас нь буудаж болох хөнөөдөг. Тэгээ хүүхдүүдийнх нь нэг нь тэр өглөө аавдаа зориулж зураг зурсан байсан бөгөөд дээр нь аава би танд хайртай гэж бичсэн байдаг. Энийг харсан хүн одоо яаж юм хэрцгий байж чаддیں۔ Юугаач мэдэхгүй юм бяцхан хөөрхнүүд одоо ямар сайхан гинэн зайлганаар аавтайгаа тоглоно гэд баярлаж байсан бол тоо. Ингээд гэрээ цэвэрлээд дараа нь гадуургаар ч сонин худалдаж аваад телевизээр үзэж суудаг. Тэгээ түүний хийх ажил бол дуусаагүй. Түүний устгах ёстой 2 хүн үлдсэн байсан нь түүний аав ээж. Тэгээ тэр машинаа жолоодан Клервол-Лилат гэх одоо тосон руу аав ээж дээр очиж холлохоор явдаг. Холлож дууссныхаа дараа Жон-Клод хоёулаа баг зэрэг юм засъя гэж одоо аавгаа дагуулan өөр өрөөнд аваачаад түүнийг цаашаа харж байхад нь урагнаас нь бууддаг. Дараа нь тэр ээжигээ дээд давхурт дагуулan гарч одоо танаа паарнд асуудал гарсан юм шиг байна гэж хэлээд паарлуу тонгохт нь бас нуруунаас нь 3 удаа буудаж амь насыг нь хөнөөдөг. Үүний дараа нохоог нь хороогоод бууга цэвэрлээд байранд нь тавиад Жон-Клод гэрлүүгээ буцдаг. Гэтэ эцэг эхийнхээ байшингаас гарахынхаа өмнө нэг хүн үлдсэнийг одоо сансан түүний нууц амраг Шонтал. Тэр даруй түүнтэй уулзах цаг довлоож машинаа унаад Парис руу явжээ. Жон-Клод Шонталд хоёулаа хамт манай найз Бернар Кушнерынд очиж орон хоол идье гэж хэлсэн байдаг. Тэгээ Бернар Кушнер бол тухайн үед Францын эрүүл мэндийн сайд байсан хүн. Ингээд Парисаас Шонталыг аваад Бернар Кушнерын амьдардаг газар руу явв. Тэднийх Fontainebleau гэх ойн ойролцоо байдаг гэсэн гэвч замдаа одоо Жон-Клод бухимдээд замаа олохгүй төөрж эцэст нь тэр хаяг нь сайн харах хэрэгтэй байна. Тэр одоо ард багаажинд байгаа. Дээрэс нь би чамд бас өгөх бэлэг байгаа хүзүүний зүйлд чи буугаад ир гэж одоо буулгаад
зүүж өгөх гэж байгаа төр үзүүлээд гинт түн рүү одоо нулимс асгаруулагч хийгээр нүдрүүн цацаж дараа нь олсоор боож алхахыг оролдоход бол Шунтаал юу болж одоо байгааг ойлгох сөхөөгүй хамаг байдаг хүчээрээ тэмцэж миний хүүхдүүдийг бодооч гэж хашгирч эхэлдэг. Бүхэл бүтэн гэр бүлийн алсан шонклууд тэр мөчөд гинт тухайн оров гэлтэй хоёр гараа Шунтаалын хүзүүнэл салгасан байна. Тэгээд тэр Шунтаалд чи мэдэж байгаа зү энэ бол миний хавдрын одоо эмнээс болж байгаа. Заримдаа ингээд гинэтэнтөө миний уур хүрээд өөрийн ухаангүй болчтой гууж бай намааг уучлаач гэдэг баахан жүжиг тавьсан байгаа. Тэгт нь бол Шунтаал одоо зөвшөөрсөн дүр үзүүлдэг. Тэг үндэ жонглуудаас хурдан салахын төс болж одоо хэлсэн бүгдийг нь зөвшөөрж гэртээ хөргүүлэхийг хүсдэг. Тэгээ жонглууд үнийг гэрт нь буулгаад буцаад гэрлүүгөө явж байгаад 15 минутын дараа Шунтаал руу залгаад уулзахыг хүссэн ч бол тэр татгалзнаар жонглууд буцаад 600 км-т байдаг гэрлүүгөө буцаад явсан. Тэгээ жонглууд орой 22 цагийн үед гэртээ буцаж ирээд байшингийнхаа зарим өрөөнд бензин асгаад энэ тэнхүү хувцас тарааж өөрийн 4 цаг орчимд хог ачигч нар одоо ажиллаа эхлэх үеэр нь гал тавьж баахан им муугаад өрөөнийхөө цонхны хаалтыг баг зэрэг онгорхоо үлдээгээд одондоо орчдөг. Энэ төлөвлөгөө нь маш сайн бодож хийсэн бол ойлгомжтой. Тэгээ хог ачигч нар гал хараад тусламж дуудана гэж бол бодсон юм шиг байна. Ганцаараа амьд үлдэж явах гэж байдیں۔ Эндээс цаашаа бол та нар болсон үйл явдлыг бол мэдэж байгаа тийм ээ. Тэгээ жонглуудыг одоо комос ирэхэд цагдаа нар одоо бүхнийг мэддэг болсон байсан. Мөрдөн байцаагч нар Швейцарын цагдаа нартай холбогдож дэлхийн эрүүл мэндийн байгууллагт жонглууд гомоо гэдэг юмч ажилтгүй гэдгийг одоо шалгаж өгөөч гэсэн хүсэлт гаргахад бол тийм хүн ажилтгүй гэсэн одоо хариултыг бол өгдөг. Тэгээ эрүүл мэндийн дангаа ухааны судалгааны үндэсний хүрээлэнгээс асуухад бас л адилхан хариу өгсөн. Дээрээс нь эмч нарын мэргэжлийн байгууллагатай холбогдоход ямар ч бүртгэл байхгүйсэн байна. Тэгээ сурч байсан сургуулиас нь хувийн хэрийг нь шалгахад байнгын жүлээ авч хизээч эмчийн диплом бол аваагүй гэсэн хариултуудыг бол авсан байдаг. Та нарын мэдэж байгаачлан гэрийнхнийгээ бүгдийг нь араас нь хөнөөсөн. Ихэнх тохиолдолд алуурчин ойр дотныхоо хүмүүсийг хөнөөхтэй араас нь хөнөөдөг гинэ. Яагаад гэвэл алуурчин тэдний нүд рүү одоо эцсийнх нь мөчөд ихцэлж харах тийм зориггүй байдаг. Эхэндээ жонглууд бүгдийг үгүйсгэж байсан. Тэгээ 18 жилийн турш одоо худлаа ярьсан болохоор энэ удаад ч бас аргалж чадна гэж найзаж байсан юм шиг байна. Тэгээ тэрээр хэлэхдээ нэгэн хар хувцастай хүн гэрт нь орж ирээд гэрийнхнийг нь хөнөөчөөд зүгээр л яваад өгцөн гэнэ. Харин аав ээжийнхэн тухай ярихад анх сонсож байгаа юм шиг бөөн жүжиг тавьж мдээгүй царайлан би мдээгүй штэ би Христийн шашинтай хүн юу гэж ийм аимшигтай зүйл хийхин гихчлэн одоо мэлцэж байсан. Тэгээ шүүх хурлын эхний өдрүүдэд жонглууд хүүтэн хүндий ямар ч одоо сэтгэл хөдлөлгүй гимшиж байгаа ч төрөхгүй. Тэгээ хүүхдүүдийн тухай одоо зургийн талаар ярихад ч хэвээр одоо байсан. Хэрнээ ээж аавх нь нохооныхын талаар ярихад гинт одоо газар унаж уйлж орлон газар одоо цохиж эхэлсэн. Тэгээ цагдаа нар хүртэл оролцож түүнийг хүчээр танхимаас одоо гаргасан байдаг. Тэгээ бүгд одоо гайхсарч исэн. Тэгээ шүүхийн танхим цуусан олон хүн тэр одоо анх удаа ийм хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж байгаа нь гэр бүлдээ биш одоо нохооны төлөө гэдэгт бол үнэхээр их зорчирдсон. Тэгээ хурал түр завсарлаа дахин үргэлжлэхэд жонглууд бүрэн сулдсан байсан. Тэгээ тэр нохоо бол өөрт нь маш бэлэгдлийн чанартай. Тэгээ Гаулин Антуан хоёрыг их санагдуулдаг гэж одоо тайлбарлахыг хүсэж одоо энэ хачин хариулт өгч ирсэн байгаа. Тэгээ нотлох баримтууд олноор одоо түүний эсрэг байсан болохоор тэр эцэст нь өөр аргагүй болж бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хурал дээр тэр нэгэн өгүүлбэр хийсэн би өөрийн хайртай бүхнээ хөнөөсөн. Гэхдээ би эцэст нь жинхэнэ өөрөө болж чадсан гэж хэлсэн. Тэгээ энэ нь одоо би өөрийгөө оллоо. Би бол ийм л хүн гэсэн утгатай юм шиг байна. Тэгээ 1996 оны 7 дугаар сарын 2-нд жонглууд гэр бүлийнхээ одоо 5 гишүүнийг хөнөөсөн гэмт буруутай тооцогдож түүнд 22 жилийн турш суллагдах одоо хүсэлт гаргах эрхгүйгээр бүх насаар нь хорих хал уноосон. Тэгээ шүүх хурлын үеэр хадам тадлын гэр бүлийнх нь яагаад энэ олон жил ингэж худал хийсэн, яагаад бүгдийг нь хөнөөх болсон талаар одоо тайлбар сонсох байх гэж найдаж байсан ч одоо энэ бол талаар болсон байгаа. Түүнийг үтсэн одоо сэтгцийн эмчнэрийн хэлснээр тэр бол гүнзгий нарциссист үзэлтэй хүн. Өөрийгөө бусдаас хэтэрхий дээгүүр тавьж хамгийн сайн сайхан бүхнийг хөдөлмөрлөөж хичээхгүйгээр хүртэх хэрэгтэй гэж боддог гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Шоронд байхдаа тэрээр маш тайван, ямар ч асуудал тавьдаггүй, дуугүй, одоо сайн хоригдол байсан байгаа. Тэгээ өөрийнхөө одоо ангаахын мэдлэгийг ашиглан бусад хоригдлуудад эмчилгээ хийдэг байсан. Мөн үндэсний аудиовизуал хүрээлэн зориулж хуучин бичлэг, баримт бичгийг болоо сэргээн засварлах ажил хийсэн. Сүүлдээ католик шашинд улам хүн татагдж, Библи уншиж, залбирч, сүмийн хүмүүстэй бол харилцдаг байсан. Тэгээ жонглууд 22 жил шоронд суусныхаа дараа 2015 оны 1 сараас хойш суллагдах эрхтэй болсон. Тэгээ тэрээр 2018 оны 9 сард албан ёсоор суллагдах хүсэлт гаргасан боловч 2019 оны 2 дугаар сард энэ хүслийг нь анхан шатны шүүх хүлээн аваагүй.
Шүүхийн тайлбар нь түүний төлөвлөгөө болон хувийн онцлог нь нийгмийн ашиг сонирхол, хохирогчдын эрх, дахин нийгэмшилтийн хоорондын зөв тэнцвэрийг хангаж чадахгүй байна гэсэн байна. Гэвч 2019 оны 4-р сарын 25-нд давж заалдах шатны шүүх түүний хүсэлтийг зөвшөөрч 65 наснда судлагдах боломжтой болсон. Тэрээр 2019 оны 6 сарын 28-нд маш олон нөхцөлтэйгээр судлагдсан. Энэ нь юу вэ гэхээр 2 жилийн хугацаанд цахим гав зөөх, өөрийн гэмт хэргийн тухай олон нийтэд ярихыг хориглох, 10 жилийн турш тусгай хяналтын дор шүүхийн зөвшөөрсөн газар амьдрах ёстой, хохирогчдын гэр бүлтэй холбоо тогтоохыг хатуу хориглосон. Тэгээ Île-de-France, Bourgogne, Franche-Comté, Auvergne-Rhône-Alpes гэсэн 3 бүс нутагт очих бол ирэхгүйгээр судлагдсан. Ингээд тэр судлагдсныхаа дараа нэгэн сүмд амьдрах болсон. Тэр тэнд 2021 оны 6 дугаар сар хүртэл өөрийн туршилтын хугацаа дуусах хүртэл амьдарчээ. Маш олон зохиолчид Жан-Клодын түүгээр ном зохиолсон байдаг. Тэдгээрийн дундаас хамгийн алдартай нь 2000 онд хэвлэгдсэн L'Adversaire гэх ном байсан. Тэгээ 2002 онд кино болон гарсан байдаг. За энэ хэрэгээс авах сурах зүйл маш олон байна гэж би бодож байна. Хэрвээ алдаа гаргасан бол шууд хүлээх нь хамгийн зөв алах нь, бусдад сайхан харагдахаас илүү өөрийнхөө үнэн дүр төрхийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Тэгээ итгэл эвдэх нь хамгийн том гэмт хэрэг, худал дээр тогтсон амьдрал бол урт наслахгүй. Амьдралд унах үе би үннийг хүлээн зөвшөөрөх зоригтой байх нь хамгийн чухал гэсэн сургамжуудыг авах юм байна гэсэн бодолтой байна. Та бүхэн ч бас бодлоо хуваалцаарай. За ингээд өнөөдрийн маань бичлэгийг үгээр өндөрлөж байна. Хэрвээ танд таалагдсан бол дардаг товчнуудаа дараарай гэж хүсье. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.